Тэгээс 18 хүртэлх насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон их эцэгд улирал бүр олгох тэтгэмжийн амжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэрийг хэрхэн системд бүртгэх вэ? Сум хороо, аймаг дүүргийн мэргэжилтэн, инспектор цэг, халамж цэгийн мэнд өөрийн эрхээр нэвтрэн ороод ажлын сагс цэсийн эрүүлсэн хүсэлт рүү орон хайх товч дарахад тухайн мэргэжилтэнд хуваарлагдсан ирсэн хүсэлтийн жагсаалт харагдах бөгөөд тэгээс 18 хүртэлх насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон их эцэгд улирал бүр олгох тэтгэмжийн хүсэлтийн үйлдэл товчийг дарахад бүрдүүлэх материалын жагсаалт харагдах бөгөөд амжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэр бүртгэх шаардлагатай улаан өнгөтэй байна. Хэрвээ мэргэжилтэн иргэний хүсэлт бүртгэх гэж байгаа бол хүсэлтийг нь түр хадгалах товч дарж түр хадгалагдсан цэс рүү оруулна. Ажлын сагс цэсийн амжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэр цэс рүү орж шийдвэр бүртгэх товч даран шийдвэрийн дугаараа оруулан файл хавсаргах товч даран хурлын шийдвэрийг файл хэлбэрээр оруулаад хуулах товч дарж хавсаргана. Иргэний мэдээлэл хэсэгт тухайн иргэний регистрийн дугаарыг оруулан хайх товч дарсны дараа үйлчилгээ шийдвэр сонгон тайлбар оруулаад нэмэх товч дарахад доорх жагсаалтад нэмэгдэх бөгөөд шийдвэрийг хадгалах товч дарна. Үүний дараа ажлын сагс цэсийн эрүүлсэн хүсэлт түр хадгалагдсан хүсэлт рүү орж тухайн хүсэлт рүү ороход амжиргаа дэмжих зөвлөл хэсэг бүртгэгдсэн ногоон өнгөтэй байх бөгөөд хүсэлтийг бүртгэх боломжтой болно.